За юуны өмнө хүрэлцэн ирсэн Дархуул аймгийн хэвлэл мэдээллийн Дархуул аймгийн Монгол Ардын намын хороо 2012 оноос эхлэн Ардын нам ард түмэнтэйг аяныг уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Энэ удаагийн аяны зорилго нь намын гишүүд дэмжигчдийг идэвхжүүлэх, иргэд сонгогчдын санал бодлыг сонсох, намын дэргэдэх төрийн бас байгууллагуудын үйл ажиллагааг үргэлжлүүлэхэд оршиж байгаа юм. Аяны нээлтийн үйл ажиллагаа 4-р сарын 15-ны өдөр аймгийн Монгол Ардын намын хорооны байранд болох бөгөөд 2 сар үргэлжлэх юм а. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өнөөдөр аймгийн Монгол Ардын намын хорооноос өглөө уг аяны хүрээнд амжиргааны төвшин доогуур өөрийн гэсэн гэр оронгүй 9 айлыг гэртээ болгож буй ихээхэн ач холбогдолтой ажил болж байгааг онцолж байлаа. Энэ удаагийн Ардын нам ард түмэнтэйг аяны хүрээнд бол бидэд амжиргааны баталгааж тоо төвшингээс доогуур амьдралтай зорилт төлгийн 9 айлд орон гэргүй айлд бол бас гэр болгоё. Үүнийгээ бол бас бүтцийн байгууллагууд болон сумдын намаар одоодынхаа төдөөлөл болгоод шарын гол сум, орхон сум, хонгор сум, дархан сум, аймгийн намын хороо мөн дээр нь бүтцийн дөрвөн байгууллах нийгмийн арчил Монголын залуучдын холбоо, нийгмийн арчил Монголын эмэгтэйчүүдийн холбоо, ахмадын холбоо, нийгмийн арчил оюутны холбоо маань бас тус нэг хүмүүсийг бас зорилтуулгаас сонгож авч тус гэрээг бол 15-ны 11 цагт бол намын байрныхаа гадаа бас иргэдийнхээ өмнө, намын гишүүдийнхээ өмнө бас гардуулж өгөх үйл ажиллагаа зохион байгуулах гэж байна. За мөн энэ хүрээнд бол бас манай засгийн газрын бүрэлдэхүүнд орж байгаа тодорхой яамны удирдлагуудыг бас ялангуяа боловсролын чиглэлээр, нийгмийн хамгаалалт хөтөлбөрийн яамны чиглэлээр дарга нарыг урьж авчирч бас энэ дахинд хийгдэж байгаа бүтээн байгуулалт ялангуяа хүүхд төвчлийн ордон, залуучууд төвчлийн төв зэрэг ингээд ийм газруудынхаа үйл ажиллагаа мөн 1-р сургууль, 4-р сургуулийн амжиргааны баталгааж доогуур төвшөнтэй амьдралтай айлын зорилт төлгийн хүүхдүүдэд бас хүмүүнлэгийн тосомж үзүүлэх ийм арга хэмжээнүүдийг бол бид нар бас зохион байгуулахаар бас төлөвлөд явж байна. Аяны хүрээнд нийгмийн арчил Монголын оюутны холбоо, нийгмийн ардчлал Монголын залуучуудын холбоо, нийгмийн арчил Монголын эмэгтэйчүүдийн холбоо, ахмадын холбоо зэрэг намын дэргэдэх төрийн бас байгууллагуудаас олон ажлуудыг зохион байгуулах юм байна. Тухайлбал нийгмийн арчлал Монголын залуучуудын холбооны зүгээс дархныхаа залуусыг гадаад дотоодын ихтэйд сургуулиудад тэтгэлгээр болон хөнгөлөлттэй нөхцлөөр бакалавр, магистрийн болон мэрэгжил дээшлүүлэх сургалтуудын хөтөлбөрүүдэд хамруулахаар төлөвлөжээ. За тэгэхээр тус аяны хүрээнд нийгмийн арчил Монголын залуучуудын холбооноос олон бүтээлч ажлуудыг бас хийхээр төлөвлөж байгаа. За дээр нь 2017 он бол Дархуул аймагт нийгмийн арчил Монголын залуучуудын холбоо хүүсгэн байгуулагдсан 20 жилийн ой бас давхцаж байгаа. За энэ хүрээндээ ч гэсэн бид бүхэн аянтайгаа уялдуулаад нэлээд хэд хэдэн чиглэлийн хөтөлбөрүүдийг бас эхлүүлж байгаа. За бид бүхний хамгийн ихний хөтөлбөр бол Дархуул аймгийнхаа залуучуудад чанартай боловсролыг богино хугацаанд хямд зардлаар гадна дотны ихтэйд сургуулиудад дархныхаа залуучуудыг бас сургаж хамруулах ийм хөтөлбөр байж байгаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд бид нэр 4-5 сард бүгд найрамдах хятад улсын Тайван мужид технологийн тавд жигсэж байгаа Чөнхөө их сургуульд бол Дархуул аймгийг төлөөлж бол 30 залууг бол инженерээр 100% тэтгэлгээр явуулах энэ хөтөлбөрийг бол бид нар бол энэ аяныхаа хүрээнд бол зарлана. За дараагийн нэг Монголдо хэрэгжүүлж байгаа хөтөлбөр нь бол засгийн газрын хэрэгжүүлэх жаагийн дэлхийн дэргэдэх удирдлагын академид нийтдээ 4 жилийн хугацаанд Дархуул аймгийнхаа 60 залууг бид нар хөнгөлөлтөө зардлаар бас сургах энэ гэрээ контракт бүх юмнуудыг хийгээд ирсэн байж байгаа. Энэ хөтөлбөр 4 сарын 17-наас эхэлж бол хэрэгжинэ. За мөн орон нутагтаа бид бүхэн бас олон улсын тэр дундаа дэлхийн 42 орны ихтэйд сургуулиудтай хамтын харилцаа холбоотой байгаа олон улсын Royal Academy-ийн магистр болон докторийн хөтөлбөрүүдийг Дархуул хотод татаж бид нар энэ хавраас ахуулаад бол Дархуул аймагта бас энэ чиглэлийн сургуульд суралцах бололцоотой залуучуудыг хөнгөлөлтөө 50 хүртэлх хувийн хөнгөлтийг нь бол нийгмийн арчил Монголын залуучуудын холбооноос бид бүхэн хариуцаж тус сургуулийн хөтөлбөрийг бол бид нар Дархуул хотод татаж авчирч байна. Дээр нь Дархуул аймагт үйл ажиллагаагаа явуулдаг. За хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Дархуул аймагт дэх салбар сургуультай бас хамтын ажиллагааны гэрээтэй. За энэ ч утгаараа бол нийгмийн арчил Монголын залуучуудын холбооноос бид гишүүч нэрмжигчдийнхээ дунд 30% хүртэлх хувийн төлбөрийн хөнгөлөлтөө бас ийм сургалтыг зохион байгуулахаар нэг үйл хэлбэл бакалаврын болон магистрийн сургалтыг бол хямд зардлаар богино хугацаанд дархныхаа залуучуудад хүргэх ийм оюуны хөрөнгө оруулалт хийх нөхцөл болцоонуудыг судалж бол ингэж ажиллаж байна.
Мөн нийгмийн арчил Монголын залуучуудын холбооноос эх 5 дугаар сард Дархан хотод анх удаа бүтээлч залуучуудын анх дугаар чуулганыг зохион байгуулах ажээ. Харин нийгмийн арчил Монголын оюутны холбоо, нийгмийн арчил Монголын эмэгтэйчүүдийн холбоо, нийгмийн арчил Монголын ахмадын холбооноос дараах ажлуудыг хэрэгжүүлнэ. Монгол Ардын нам ард түмэнтэйгээ хамт аяны өрөөнд нийгмийн арчил Монголын оюутны холбоо ягнаас зохион байгуулж байгаа багштайгаа дуулын дуун цангууны тэмцээнийг 14-өөс зохион байгуулж байгаа. Бас маркетингийн өдрөлгийг зохион байгуулж байгаа. Энэ нь бол 17-оос эхэлнэ. Нийгмийн арчил Монголын оюутны холбоо нийгэм дүүгээ чиглэсэн буюу оюутан залуучдаа чиглэсэн олон талт үйл ажиллагааг явуулдгийн зэрэгцээ оюутан залуучууд багш нарын дунд энэхүү арга хэмжээнүүдийг амжилттайгаар зохион байгуулж оролцно гэдэгт оюутан залуучуудтайгаа хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаа. Ардын нам ард түмэнтэйгээ аяны хүрээнд нийгэм лүгээ чиглэсэн, гэр бүллүгээ чиглэсэн сургалтуудыг одоо энэ салбартаа тэргүүлж байгаа хүмүүсээс сургалтуудыг зохион байгуулнаа. Саяхан батлагдсан улсын их хурлаар батлагдсан ахмад насны тухай хуулийг нийт одоо ахмад наснууд болон түндээ сурталчлах энэ ажиллагааг дөрвөн сумдууд болон бусад төрийн дөрвөн бас байгууллагатай одоо сумдуудтай хамтран сурталчлах энэ ажиллагааг зохион байгуулна. За мөн одоо нийт хөдөлмөрчдийн дунд гар бөмбөг, нийт тэмцээн явуулах. За мөн одоо дуун цэнгүүнийг зохион байгуулах ийм ажлуудын одоо бэлтгэл ажлуудыг зохион байгуулад бусад төрийн бус байгууллагатайгаа хамтран ажиллаж залгам чандарaan одоо уламж өвлөгдөж одоо ахмадынхаа сургаалыг залуучуудаа хүргэх тэнтэйгээ залгам чандарaan одоо уламж баталгаажуулан ажиллах зорилтыг тавьж Ардын нам ард түмэнтэйгээ аяны хүрээнд дээрх ажлуудыг хийхээс гадна шатрын тэмцээний хүүхэд багчуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, шатрын спортыг түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх, шатар сонирхогчдыг урамшуулах зорилготойгоор зохион байгуулна. Тус тэмцээнийг Дархан Улаан аймгийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран 4-р сарын 15-ны өдөр 13-аас 15, 16-аас 18 насны ангилалд эрэгтэй эмэгтэй гэсэн төрлөөр зохиох тухай аймгийн Монгол Ардын намын хорооноос мэдээллээ.